За сайн мэцхан үзэгчдээ Teen Code podcast-ийн ээлжид дугаар та бүхэнд хүрж байна. Тэгэхээр юун түрүүнд студидтэй ирсэн зочдоо танилцуулъя. Миний баруун гар талд 11-р ангийн сурагч Үнболт. За цаад талд бол 93-р сургуулийн биеийн тамирын багш Баянгол дүүргийн өсвөрийн сагсан бөмбөгийн шгшээ багийн тасгалжуулагч Алтан хувийг багш ирсэн байна. Та хоёрт энэ өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд хүргье. За тэгэхээр юун түрүүндтэй спортоор за ялангуяа сагсан бөмбөгийн спортоор маш олон одоо хүүхдүүдийг хичээллүүлээд олон шавтай одоо ингээд олон одоо хүүхдийг хичээллүүлээд хүүхдүүдэд бас спортоос гадна амьдралд хэрхэн бие авч явах вэ гэдээ маш олон сайн зүйлийг сургаж явж байгаа багшаасаа одоо яриага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр та юун түрүүнд өөрийгөө танилцуулаач тэгээд одоо спортоор ер нь хүүхдүүдийг хэрхэн яаж хичээллүүлэхээс сургаж ийн хичнээн шав өнөөдрийг хүртэл төрүүлсэн шгшээ багийн үйл ажиллагаа хэрхэн яаж явж ийн гэж таны ерөнхийд нь мэдээлэл өгч. Намайг Лавгийн Алтай гэдэг. Тэгээд би Баянгол дүүргийн 93 дугаар сургуульд 2012 оноос хойш багшилж байгаа. Тэгээд яг нэг 12 онд ороод 13 оноос хойш ер нь сагсан бөмбөгээр хүүхдүүдийг бэлтгэж эхэлсэн анх бага наснаас нь. Тэгээд тасралтгүй хичээлж байгаа. Тэгээд одоо Баянгол дүүргийн өсвөрийн шгшээгийн тасгалжуулагчаар ажиллаад 5-6 жил болж байна. Энэ хугацаанд Баянгол дүүргийн өсвөрийн шгшээ баг бол одоо улсад 8 төрүүлсэн амжилт нэг баг л одоо 8 удаа улсын аврагч ирсэн амжилттай. Тэгээд одоо яг хамгийн сүүлд болохоор бид одоо холбооны бүгд Африк улсад болсон олон улсын тэмцээнд Баянгол дүүргийн 16-17 насны шгшээ багт очиж оролцоод тэгээд 17 насны баг нь 18 насны ангилд оролцож мөнгөн медаль хүртээд 16 насны болохоор шагналт одоо 5 дугаар хайранд орж цом аваад хүрэлцэн ирсэн ба. Тэр нь бол яг дүүргийнхээ шгшээг эрэгтэй багтаа ажилладаг би. Тэр нь улсын чанартай бол олон улсын тэмцээнидэд хүүхдүүд ер нь байнга тогтмол амжилттай оролцуулсан л явж байна. За тэр өнөөдөр бас нөгөө шавтайгаа хүрэлцэн ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бас үзэгчдэд өөрийгөө танилцуулаад тэгээд хамгийн сүүлд гаргасан амжилтаасаа бас хуваалцвал тээ. Намайг Батолдын Үнэлт гэдэг. Би одоо 93 дугаар сургуулийн 11 ангийн сурагч. Баянгол спортын эргэлгийн багийн ахлагч байна. Би одоо сагсан бөмбөгээр хичээллээд 10-таагаас хойш 10 настай анх улсын аврагт орж ирсэн. Тэрнээс хойш ингээд 7 жил багштайгаа хамт сагс тоглоод явж байна. Тэгээ хамгийн сүүлд тэр багаараа Герман улс руу яваад Мистер Кап тэмцээнд дээш нэг нас зөвхөс тоглоод мөнгөн медаль авчаад ирсэн. Тэг чи ирчээд улсын авраг дархан бас улсын авраг 10 насныхаа 17 насны улсын аврагаас бас мөнгөн медаль авсан. За Германд болсон тэмцээн хэдний өдөр болсон бэ? Тэгэл тэр тэмцээн бол одоо ингээд нөгөө сагсаар хичээлж байгаа одоо манай энэ оролцсон Монгол хүүхдүүдийн мань хувьд хэр том ер нь тэмцээн бэ? Хичнээн улс орноос хүмүүс оролцсон. 4 сарын сая өнгөрдөг 4 сарын 1-ээс 9-ний хооронд болсон тэмцээн. Тэгээд тэр нь болохоор Монгол улсаас одоо яг 18 насны ангилалд анх удаа манай одоо шгшээ огч оролцсон. Тэгээд ер нь бол нэг 30-од орны 2500 гаруй тамирчид одоо насныхаа ангиллаар одоо мастер ангиллал ч юм 10 нас 12 нас 14 16 18 тэгээд 20 тэгээд одоо насны төгсчд мастер ихтэй эмэгтэй гэсэн юм ангиллуудаар зохион байгуулагдсан лээ. Тэгээд тэр тэмцээнд ямарсан нас өсөж оролцоод мөнгөн медалийн уулзалт хангаад ирсэн бас баяртай байна. Өмнө манай Монголоос ер нь тэр тэмцээнд хэр баг тамирчид оролцдог байсан юм бэ? 16-аас доош насны ангиллалд бол одоо Монголын одоо өөр клубүүд ч юм уу шгшээ өгөөд явж исэн. Өмнө нь бол бүр Монгол улсын шгшээ өг явж исэн. Хамгийн анх 2010 тэгээд 14-5 онд тэмцээн лөө. Тэгээд тэрнээс хойш бол клубүүд ер нь тэр тэмцээнд очиж оролцдог болсон. Тэгээд энэ жил бид хэд Азийн орнуудын тэмцээнд орох гэжсэн. Гэнт Европын тэмцээнд оролцож үзьгээд тэгээд Европт очиж тавлаад оролцож ирсэн. Тэр тэмцээнээс одоо багшийн хувьд за бас ингээ оролцож байгаа тамирчны хувьд та хоёр маань одоо ямар зүйлийг ер нь олж авсан гэж бодож байна вэ? Тэгээ хэр одоо хугацаанд бэлтэж байгаад ер нь оролцсон юм бэ? Намайг хичээл эхлэх 9 сараас хойш энэ шгшээ бэлтгэл эхэлж улсын аврагын одоо нэг яг цикл тааруулаад тэгээд бид ер нь бол явна гэсэн зорилгоо уус он гарах хавцаа ингээд шийдсэн. Тэнгүүтэл яг тэндээсээ ингээд цаасаас өмнө бэлтгэлүүдэд хангаж аваад яг очиод тоглосон чинь ингээд нэг арай өөр соёл байсан тийм. Европын орны тэр одоо тоглож байгаа хүмүүсийн соёл нь арай өөр. Би бол тэр хөгжил одоо атлетик чанар нь жоохон сул ч юм уу тэнгүүтээ өөрсдийн гинт огцом дэсрэлттэй хүмүүс байх жишээ нь өндөр нуруутай. Гэсэн мэт манай хүмүүсийн хажууд болохоор жоохон эвсэл багтай юм шиг мөртлөө юм огцом дэсрэлт сайтай ч юм уу өсрэлт сайтай ч юм уу тийм ер нь
ур чадрын хувьд бол манай хүүхдүүд бас тотохгүйсэн. Хурдын хувьд ерөөсө тотохгүй. Тэгээд тэр хүүхдүүдэд ганцхан ерөөсө хүч байсан тийм. Тэгсэн мөртлөө юм биологийн хөгжил байхгүй мөртлөө тийм хүчтэй байгаа гэсэн тийм. Тэг нэг юм яг ингээд нэг яамны чистний ингээд хийдэг. Тэгээ ингээд дөрмийн хувьд бас өөр байгаа тийм. Утсан чинь бидэд ингээд тэр болохоор одоо тэр тэмцээн ингээд яг нэг хүүхдүүдийг л одоо тоглуулах гэсэн одоо нэг яг нэг мэрэгжлийн төвшөнд 18-аас дээш насны мэрэгжлийн төвшөнд лүгэ гарангууд арай өөр байр авч хамгаалахыг заадаг ч юм уу. Яг нэг хувийн хамгаалтаар хамгаалах ч юм уу. Тэгээд манай өсвөр нэг улсын аваргын бодлонгоос хойш хэрэгжүүлж байгаа хувийн хамгаалтаар явж байгаа дөрмөн яг тэнд бол яг гоё болж ирсэн. Би чинь өмнө нэг гадаад явж байхдаа ганцаараа одоо багаас ганцаараа өөр багийн хүүхдүүдтэй явж байсан байхгүй. Тэгээд тэнд нөгөө нэг одоо таньдаг мэддэг хүүхдүүдтэй явж исэн болохоор бас нэг тийм тэг өөрийнхөө байхгүй ч юм уу дайлын хүүхдүүдтэй явж байгаа юм чи нэх бас өөрийгөө нээж жоохон чадаагүй нэг тийм юу байсан. Тэгээ энэ жил сая бид рон гарахаас өмнө тэгээ энэ багаараа гадаад руу тэмцээнд явахаар болсон гэд. Тэгэл сая бэлтгэлээ нэг он гараал бас бэлтгэлээ хийсэн. Тэгээд надад одоо яг багаараа энэ тэмцээнд явж байгаа гэдэг нь айгүй бас юу байсан. Одоо дахиж ингээд бас багаараа тэмцээнд явахгүй нь бас юутай. Тэгээ багаараа ингэж явж байгаа нь бас нэг гоё том дурсамж, сургамж бас болсон. Тэгээд тоглолтын үед гэх юм бол бас бие үечэл сайн хөхтүүд илээ. Европ хөхтүүд бол тэгээд нэг огцон бас урдтай. Манай Монгол хөхтүүдийн бодлыг тэргүүрээ даваад талтай. Тэгэл яг нэг хийх ёстой гэлийг тэгжил тоглолдог Европын сакс тэгдэм байлээ. Тэгээд эндээс нь бас их юм сурч авсан. Багаараа явсан болохоор бас дараагийн тэмцээнд ч юм тэндээс бас их зүйлийг сурч авсан. Улсын шин чанартай тэмцээн уралдаанд явж оролцъё гэхээр тулгардаг ер нь асуудлууд нь бас юу байдаг юм бэ те. Мэдээж зорилготой очиж байгаа юм чинь ямар нэгэн байдлаар хувь хүн баг багш те бүгдээрээ нэг зүйлийг бас олж аваад буцдаг байх гэж бодож байна. Тэгэхээр тэр зам хүртэл жишээ нь та бүхэнд ямар саад бэрхшээлүүд ер нь тулгардаг юм бэ? За олон улсын тэмцээнд оролцогчид хамгийн нэг номер 1-т гар толгордог зүйл бол одоо санхүүгийн асуудал байхгүй. Энэ санхүүгийн асуудлыг одоо яаж шийдэх вэ? Яг манай энэ хүүхдүүдийн эцэгчүүд яг цэвэр нуруунд дээр өөр чинийг даадаг. Тэгээд одоо сая ихэд олон улсын тэмцээнд оролцсон гэхээр нэг хүүхдээс тодорхой хэмжээний бараг 10-аад сая төгрөг гарах шаардлагатай болж байгаа. Тэгээд одоо эцэгчүүд нь хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг одоо олон жил хичээлснийхэн үр дүнг дөр шимэг ч юм олон улсад ямар тогтсон өөрсдийнх нь насны хүүхдүүд ямар байгааг ч юм харахыг хүсэж тэгээд дэмжиж хамгийн гол нь бид ингээд эцэгчүүдийн дэмжлэг байхгүй бол энэ амжилт юус гарах ямар ч боломжгүй. Тэгээд эцэгчүүд дэмждэг тулд бид энэ амжилт одоо яг өнөөдрийн энэ хүүхдүүдийн ч юм өсөж хөгжиж явж байгаа. Миний бас нэг урам одоо хэрвээ ингээд эцэгчүүд дэмжихгүй би энэ хүүхдүүдийг 1000 хичээлүүлээд энэ хүүхдүүд яг байрандаа байж л эндээ ингээд яг нэг эцэгчүүд дэмжиж ч юм уу за багшаа та хүүхдүүдийн чинь ингээд бид өөрсдөө зардлаа зохицуулъя ингэж гинэ гэдэг. Ингэдэг тэгээд яг тэр амжилтууд болоод яг чүл эцэгчүүдийн амжилт гэж би дотроо бодож байдаг. Тэгээ яг ивент тэтгч ч юм уу спонсор ч юм уу одоо жишээ нь би тэмцээнд явахаас өмнө дүүрэгт ч юм ингээд хандаж үзэхэд болоод энэ маш олон юм шат дараатай юм хугацаатай. Тэгээд бидээс энэ явах хугацаа толцсон байсан учраас ч юм ингээд тэрийг хүлээх тийм боломжгүй болчиход байгаа хгүй. Тэгээд нэг асуур сангийн хамт олон бид эдийг бас нөгөө Германд явахад бид эдийг нөгөө 2 ээлжийн хувцас халаалтын хувцас 2 ээлжийн өмсгөлийг ч юм ингээд шийдэж өгсөн бидээс бас нэг ээж аауд энэ уран дээрс нэг хувцсны асуудлыг ч нэг багч гэсэн шийдэж өгсөн маш их баярлсан. Тэгээ яг очиод ингээд Германд очисон чинь юм ингээд тэмцээнд оролцож байхад бол тентх монголчуудын дээр сайхан сэтгэл болоод бүр амар гоё байсан. Нөгөөдөд ч тоглох болгонд нь усаа барайл дэмжээл Монголынхаа төвийг барьцсан ингээд энэ амьдрдаг хүмүүс зүгээр л амьдрдаг хүмүүс Монголоос баг ирсэн гэдгийг хүндэтгээд тэрж ингээд дэмжижсэн тул амар хөшөлжсэн. Номер 1 асуудал бол тийм эцэг эхчүүдийн бас дэмжлэг. Айгуу чухал тэрэн дээр одоо ер нь бас хүүхдтэйг ойлгох гэх юм уу те. Одоо ингээд тэмцээнд орох чинь ихтэн тэг хэлж байгаа хүнээс нь юм. Тэрнээс нь бас хүүхдүүд урам аавна. Тэгээ сайн тоглоорой гэвэл бас тэндээс нь урам аавна. Жижигхэн зүйлсээс бас айгуу урам авдаг. Тэгээд ер нь за минийх одоо энэ тэмцээнд орчих те. Энэ дараачийн асуудалгүй авч ер нь ингээд зохицуулчих. Тосоо тоглохоо бодгээл. Тэгэл хэлцээр чинь за гэл ингээл ядаж нэг те ээж аавынхаа мөнгө өрчт юм уу ингээл ээж аавынхаа яг одоо надад гараж байгаа сэтгэлийг ч юм уу ингээл бас хий өрөхгүй юм даа гэл
Тэгэл одоо яг багаараа гадаад явсан сайн тэмцэн ч юм уу ингээл бас ер нь их хичээж тоглосон, хичээж оролцсон. Тэгээд тэнд бид нар ч одоо ингээд тоглоо явж байхад бас аягүй их монголчууд ирж байсан тэмцэн. Тэрнээс аягүй гоё байсан. Гадаад орон тэгээд бас монголчуудтайгаа уулзаад дээрэд ус барайл идэж жоох юм гээл тэр хэсэг аягүй байсан. Олон жилийн хугацаанд тэгээ таны хувьд анх ингээд эргээд бодоод үзэхэд анх ер нь яагаад ингээд спортоор тэгээ сагсан бөмбөгийн спортоор ингээд багш болъё гэдээ ер нь шийдвэр гаргасан юм бэ. Тэгээ ингээд 10 хэдэн жил энэ мэрэгчлэрээ ажиллаад олон шавнартай болоод тэгээ амжилтыг нь үзээд багтаад явж байхдаа та энэ таны энэ ажил мэргэжил хүүхдүүдэд ер нь юу өгдөг юм бэ? Тэгээ тэрийг бол та ингээд маш их мэдэрсэн баг. Тэгэхээр тэр одоо мэдрэмжээсээ бид нартай хуваалцаач гэвэл. За хамгийн анх 2012 онд Эргүүрд бас багш болоод ирсэн. Гэсэн надад энэ нэг ахлах насны хүүхдүүдийг ингээд өгсөн байхгүй таалаад. Би ч өөр хөнгө атлетикийн спортоор хичээлдэг байжгаад сагсан бөмбөгийн спортоор хүүхд тасалж бол тэгэхээр баг өөртөө итгээгүй л дээ. Тэгээ нэг хүүхдүүдийн ингээд нэг тэмцээнд аваад очсон чинь миний үгэнд орохгүй юм нэг. Тэгээ би одоо ингээд тэднээсээс ч уур чадвар муутай ч юм одоо байж болно шүү дээ. Би ч өөрөө сагс их сонирхдаггүй. Тэгсэн чинь яг тэгээ тэн дээр нэг хожигдоод ирсэн. Тэгээд би яг ирчингүүтээ яг за бага насны хүүхдүүд авч ирнэ бэлдээ. Тэгвэл би яг амжилт гарах юм гэж бодод. Тэгээ бага насны хүүхдүүд аваад бэлдээд амхандаа ингээд бэлдээд дүүргийн аврах шалгуулах тэмцээнд орсон чинь Радуга гэдэг сургуультай таарад. Гэсэн чинь би ч одоо хөрөндөл хүүхдүүдийг өөрөө бэлдсэн гэж бодож байсан чинь Радуга сургуулийн хүүхдүүд маань сургуулийн хүүхдүүд бараг 0-оор нөтсөн байна. Тэгээ би гайхаад тэгээ би тэр Варвара гэдэг орс багш байсан. Тэгээ би тэр Варвара багшийн тэр хажууднаас орчуулагчаас нь шууд энэ хүүхдүүдийг яаж бэлдсэн, яаж юм болгосон гэсэн чинь ингээд 7 хоногт хэдэн удаа бэлтгэлээ ордын гэсэн чинь ингээд 6 удаа ордог чинь өдрөөлөн хичээлдэг гэдэг. Тэгэхээр би ингээд бэлтгэл чинь сууж болох уу? Гэсэн чинь өө давай хүрээ дээр суу гэдэг. Тэгээ би Радуга сургууль дээр 12 сараас бэлтгэл нь эхэлдэг байхаар би өөрийнхөө бэлтгэлийг 2 сараас сарлаад тэгээ би 12 сараас очиж бэлтгэлд нь ингээд сууж тэмдэглэж аваад тэгээ юу хийж байгааг ингээд өдрөөлөн очиж тэмдэглэл. Тэгээ би яг 2 сараас ирээд хэрвээ Варвара багш 10 шийдвэл би 20 шийдвэлнэ ирээд яг тэр системээр яг ингээд одоо ингээд 10 минут хийж би 20 минут хийлгээд ингээд ч юм ингээд яг ингээд тэр стандартаар би хүүхдүүдэд ингээд тасралтгүй 2 сар ингээд заас. Тэгээ их жилийн би 10 дугаар сургуультайгаа тараад 10 дугаар сургуулаа манайх очсон. Тэгээд яг тэндээс их урам авчихсан. Тэгээд би яг тэр системээр бага наснд Баянгол дүүрэхдээ би баг 6-7 жил дараалж ингээд төрүүлжсэн. Тэгээ хүүхдүүд ч ингээд том болоод дунд ангир ороод хүүхдүүдэд дагаад ер нь таксаар одоо ер нь тийм дандаа ахлах насны багуудтай болцсон. Тэгээд манай хүүхдүүдээс ч юм уу одоо яг зарим нэг нь оюутны лигүүдэд, зарим нэг нь хөгжлийн лигт ч юм уу, зарим нэг нь одоо дэдлэгт ч юм ингээд тоглоод явж байгаа. Тэр нөгөө нэг одоо бэлтэж байгаа арга барил нь танихаас юу нёгоор өөр байсан юм? Тэр Орос хөшөө школ бол амар байсан. Тэр нь тэр юуг бол бага насны дээр амар нэг хөдөлгөөнийг одоо ягштал одоо чийжлэн давтуулах гэдэг тэр амар их удаан одоо олон удаа давтах чинь бага насны хүүхдэд цалхуутай байхгүй. Тэгэхдээ ямар сонирхолтой аргаар ингээд давтуулах уу? Жижигхэн нэг үйлдэлийн өөрчлөл тоглоом болгоод давтуулаад авах жишээ нэг юм ингээд. Тэгээ яг тэр юуг ингээд хүүхдүүдэд ер нь заасан. Тэгээ яг тэгээд тэрнээс хойш ч юм ингээд Америк багш нар ч юм уу Монголд нэг сагсны тасалжуулагчийн сургалтууд ч юм уу зөндөө болчихсон. Тэгээ ер нь тийм сургалтуудаар л гээд айлах өөрийгөө хөгжүүлдэг. Тэгээд айлах илүү юм үзэж харж ингээд эднэстэй ч юм одоо ингээд шинэ хөлбөр ямар хөлбөр байвал зөвхөн одоо энэ хүүхдтэй ч өмнө болдог зориулсан хөлбөр гэхэд одоо шидэлтнээс авчирч ч юм уу багтаа яаж шидэлтийн тааруулсан хөлбөр зурж өгөх үү гэж юм уу чинь. Нэлээ илүү судалгаа хийж ижил энэ хүүхдүүдийн амжилт гардаг гэж боддог. Үнэн бол болохоор 5 дугаар ангиас эхлээд тоглож байгаа шүү дээ, сакс тоглож байгаа. Тэгээ тэр үедээ бол яг яагаад гэдгээ мэдээгүй гэсэн. Гэхдээ одоо яг сакс яагаад ер нь чи ингэж тоглоод байгаа юм бэ? Чамд зүрх сэтгэл чи юу бий болчиход ер нь байгаа юм бэ? Одоо ер нь сагсан бөмбөг гэдэг чи одоо яг тэг хүнийг тэг нэг зүв болгох одоо нэг шинэ нэг суур хүмүүжлэх гэх юм уу. Тэг өөрийнх нь тийм зан ааш одоо юм хариуцлага сахилга бат ч юм уу. Ийм зан төлөвт нь айгүй их тус болдог, нэмэр болдог гэх юм уу. Тэг одоо яг тоглолдог хүүхэд эсвэл нэг сакс тоглолдог хүүхэд ч юм уу нэг тэг сакс тоглолдог хүүхэд ингээд харьцуулаад харахад бол ингээл зүгээр нэг энгийн хүнтэй ярилцж байгаа ярилцсан ч юм уу шал өрөд. Тэгэл одоо ер нь би ч одоо багаас ингээд бараг 7 жил багштай хамт ингээд тоглоод
явц одоо багасаа ингээл тэг тийм муу юм одоо үзэх ч юм уу тийм юмс байв. Багасаа багштай хамт тэгэл багшаасаа сурахаа сураад найзуудтайгаа хамт тэгэл найзуудаасаа сурахаа сурна. Тэгэл одоо өөрөө хийж үзэх юм байвал тэгэл бүгдийг өөрөө хийж үзээл тэгэл явжсэн. Тэгээд ер нь сагсан бөмбөгч нь бас айгүй хариуцлага нэг талаараа хариуцлагатай байж ич. Тэгээд жишээ нь тоглолтод оцрохгүй гэх юм, бэлтгэлтэй оцрохгүй гэх юм жижиг юм дээрээс айгүй их шалтгаалдаг. Багтаа хүүхдүүдээ сонгохдоо та ер нь юуг нь харж сонгодог вэ? Тэгээд хүүхдүүдээ ер нь яг ингээд ямар зүйлийг илүүтэй сургахыг ер нь эрмэлздэг вэ? Одоо ур чадвар бол мэдээж байх бах. Тэрнээс гадна юу ур чадвартай хавсарч иж амжилттай ингээд тамирчинд бий болгож байна вэ? Яг би өөр хичээл дээрээс ер нь хүүхдүүдэд харчдаг л таа. Өөрөө ордог би ангиудаас ч юм нөгөө багшийнхаа ангитэр ч юм ингээд хөдөлгөөнийх нэрслийг хамгийн түрүүнд хардаг. Тэгээд бас одоо яг сүүлийн үед номер 1-т харж байгаа зүйл бол ерөөсөө нурууг нэг харж байгаа. Бага насны хүүхдүүд дээр. Тэгээд хүүхдүүдийг ингээд хөдөлгөөний нэрслийг харчингуудаа ингээд доод шат оруулаад тэгээд ер нь тэр хүүхдүүд бол одоо анх бөмбөг залж чаддаг байсан ч хамаагүй ингээд хурдангуудч ч юм одоо хөдөлгөөн их одоо огцон хөдөлгөөн сайн хийдэг хүүхдүүд байх юм бол ер нь авал тэгээд биднээс бага аагаас нь ахвала бөмбөг яаж барихаас нь ахвалаад яаж залхаас тахвал бүгдийг заа. Тэгээд энэ сагсан бөмбөгийн спорт чинь болохоор яг багийн спорт чинь багийн спорт гэдэг чинь амар тийм чухал одоо хүний хувьд бол амар чухал. Энэ чинь зөвхөн хоёр хүн хоорондоо харилцаж байгаа шин 5 хүн талбай дээр хоорондоо харилцсан нэг хүнийхээ үгийг сонсохоос ахвала тий хүний үг даад сун хүнд одоо шаардлага тавина хүний одоо нөгөө тавьсан шаардлагыг биелүүлж сурна тэгээ ачаалал даад сун ядарч байгаа ч гэсэндээ одоо тэр талбай дээр байгаа тохиолдолд тэрний минут 10 секунд ч байсан хамаагүй тэгээ үр дүнтэй өнгөрөөхийн тулд ингээд хичээх хэрэгтэй байдаг. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүсийн эцэгчүүдийн ч юм уу ингээд нөгөө нэг одоо хүүхдтэй ингээд зүгээр хэлээд ойлгочдөг одоо ингээд мэдчихдэг зүйл биш гэсэндээ спортоор хичээлж байхдаа тэр чадваруудыг хүүхд ингээд шууд ингээд биендээ ингээд нааж авч яадаг. Одоо ингээд багшийн үгийг ингээд сонсч байгаа гэдэг чинь хүний үгийг сонсч авч байна. Хүнтэй харилцаж байгаа гэсэн. Тэгээ талбай дээр сэргэлэн байж ч юм уу, осоотой байж ч хүний нэг арга авийг олж залим ихтэй байж ч юм уу, хүний хуурчих ч юм уу энэ мэтлээ ингээд эцэгчүүд ингээд өөрөө хэлээд ойлгохгүй юм яг л спортоор хичээлж байхдаа давхар ингээд тэр хүүхдүүд ингээд эзэмшээд авчиж байдаг. Тэр маш чухал гэж бодож байна. Таны ингээд багшилж явах энэ хугацаанд тэ хамгийн их ингээд илт мэдрэгцгүйц тэ өөрчлөлт орсон тийм хүүхдүүд нь юу байна? Одоо хүмүүжлийн тал дээр, эсвэл ур чадварын тал дээр тэ? Баг болгоно л ийм хүүхдүүд юм байдаг. Одоо жишээ нэг хүүхд байсан л танаад. Тийм жоохон өөртөө итгэлгүй, тэгсэн мэт амар гоё нуруутай, ур чадвартай. Тэгсэн мэт багийнхандаа ингээд нэг ачааллаа өөрүүлчихэд өөрөө нэг ачааллаасаа жоохон цогцдог ч юм ингээд. Тэнгүүд нь би тэр хүүхдийг нэг тэмцээнд ороход нь багаас нь хасаад ингээд ганцаар ингээд хасчдаг байхгүй. Тэгээ намайг над дээр ингээд ирэхийг би хүлээжсэн. Тэгээ тэр хүүхдийг хасгачаад тэгээ эцэг их над руу залгасан. Манай хүүхдийг яа хасч байгаа вэ? Гэхдээ би танаа хүүхдийг тусад нь дахиад нэг багтаа оруулах гэж. Тэгээ би энэ хүүхдүүдэд өөрсдөө хүүхдүүдийг нөгөө эдгээр нэг баг олгож оруулж байгаа. Нөгөөдгөө чинь ганцаар ингээд яагаад гэвэл тэр хүүхдүүд би өөртөө итгэлийн ингээд олуулах гээд өөрөөс нь 3 доод төвшингийн хүүхдтэй ингээд хамт баг олгоод ингээд тэмцээнд оролцсон. Тэнгүүд одоо талбай дээр очихоор чинь юм ингээд өөрөөсөө нөгөө сайн хүүхдтэй байгаас чи өөртөө итгэл нь гарч ирэхгүй байгаас. Тэнгүүд нь өөрөөс нь жоохон доод төвшингийн 3 хүүхдтэй ингээд хамт оролцсон чинь бүх эрх мэдэл өөртөө ингээд ирнэ шүү дээ. Тэр чинь нөгөө хэдийг ингээд дагуулаад тоглохгүй бол болохгүй юм. Яг тэр моментын тэр хүүхд тэрнээс хойш ч юм уу яг тэр тэмцээнээс хойш юм өөртөө итгэл нь бүр ингээд аягүй ингэж сэргэж. Тэгээ тэрэн дээр ч юм ингээд нөгөөдөлийг ингээд мандаж тоглож байгаа тэр урам аваад ч юм эднээс тэгээ буцаад нийлээд тоглоход ингээд шал өөр болчихсон. Багийн ингээд дасгалжуулагчийн хувьд те хүүхдүүдийн сэтгэл зүйдээр ер нь их яаж ажилладаг бэ те. Одоо ингээд сүүлийн үеийн бараг л тэрэн сэдв болоод байгаа шүү дээ. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй ингээд тэгдэг гэл те. Гэтэ ярихаас илүү нөгөө нэг юм яг тулж ажиллаад үр дүн гаргаж байгаа эсвэл эцэгчүүд яг тэр асуудлыг ойлгож байгаа нь бас айгүй юм өөр төвшөнд байгаад байх шиг байна л та. Тэгэхээр таны туршлага шүү. Тэгээ одоо энэ хүүхдүүдийн чинь яг юу олох амар хэцүү. Одоо жишээ нь загнахаар сэргдэг хүүхд байна. Загнахаар ундаг хүүхд ч байна ч юм. Тэгээ одоо жишээ нь энэ багт 12 хүүхдийг талбай дээр байж хатан ч юм нэг одоо үг хэлэхэд энэ хүүхд сэргээд дараагийн одоо үйлдэл хийх эсвэл хурцлах одоо ингээл одоо жишээ нь багчаа ингээд нэг 20 оноор хожигдоо явж байгаа юм шүү дээ. Тэгээ өмнөөс чи ингээд тайм авлаа гэхэд 5 хүүхд ингээд ямар царайтай ирж байгаа. Одоо жишээ нь өөр дөр ингээд төсөөлөд бодонгод 3-аас царайтай ирж идэх ч юм уу.
Тэнгүү тэр 5-ыг одоо энд суухт нь би одоо ямар үг хэлвэл тэр 5 ингэж сэргэж тэр 20 хоног барих ч юм уу. Тэгэхээр ингээд яг хүүхд болгонд нь л одоо тэр үед нь л яг тэр моментн дээр нь тааруулж нэг үг хэлэх одоо сэргэх тэр үгийг хэл ашиглан. Тэгээд ер нь дасгалжуулагч байна гэдэг чинь амар том сэтгэл зүйч байхгүй. Амар их олон хүүхдүүдийг одоо эдгээр чинь унаад нэг шидэлт нь орохгүй бол унаад ирдэг хүүхд байгаа шүү дээ. Тэнийг ингээд зүгээр зүүж дараагийн шидэлтийг хийж чи баян хийж дэгс наатах чи хийж тэгээд урам өгч юм уу дараагийнх нь орох ч юм уу. Жишээ нь одоо нэг уурлаад ирж байгаа хүүхд байгаа шүү дээ. Алдаа хийчих ч юм уу уурлаад ирж байгаа. Тэр хүүхдийг одоо яаж буцааж одоо сэргээж оруулах вэ гэдэг тэр арга ухаан амар их шаарддаг. Тэгээд хамгийн гол бид сая Герман явахдаа суулгын сэтгэл зүйчийг авч явсан. Тэр бас их чухал байсан гэж дотроо бодож байгаа. Энэ хүүхдүүдэд ингээл чөлөөцөөр сэтгэл зүйч ингээл байнгын ярьцлага өгөөл хийгээд надаас арай тэр ч мэрэгжлийн учраас ингээд шал өөр ингээд зөвлөгөөнүүд өгч байгаа шүү дээ. Тэгээ ингээд магтах хүүхдүүд магтаалд их дуртай шүү дээ. Тэгэхээр нэг үг ингээд урмын үг хэлэхдээ хүүхд сэргээ хөвчдөг ч юм ингээд надаас ингээд хаяа тэр тоглолтын моментийн үед ч юм уу тэр үг гарахгүй байж болно шүү дээ. Ингээд уурлаад идэх ч юм сэтгэл зүйч хажуудлаас зүгээр өмнө бол дож сайн байна. Надад хийгээрэй мэгэрэй гэж хэлэхэр чи миний хүүхд арай өөр төвшөнд авдаг юм. Үүдэд тэр тэмцээнд бас амжилт бас тэр нөлөөсөн гэж бас дотроо би бодож байгаа. Тэр нь эдгээр шиг багийнхаа хүүхдүүдийг ч юм уу Герман явахаас өмнө тэд бас нэг сэтгэл зүйчтэй ярьцлагаад хийгсэн. Нөгөө спортоор хичээлээд ирэхээр хүүхд яг ингээд нөгөө одоо бие бэлтрийн үед ур чадвартай амжилт гаргадаг болдог ч гэсэндээ яг заавал нөгөө амжилт гаргах шаардлага өөр тэр спорт нь хүүхдийг арай нэг юм зөвхөн болгож бүтээгээд байгаа юм шиг харагдаад идэв. Тэгэхээр зөвхөн заал нь дотор л хүүхдтэй ажиллах шүү дээ. Заалнаас гараад жишээ нь хүүхдүүд ээж аав танд ингээ ханддаг уу те ер нь ямар төрлийн ингээ тусламж хүсдэг вэ? Тэр талаас нь хуваалцсан бол. Зөндөө бас л эцэгчүүд байнга л ер нь бол манай эцэгчүүд ингээ надтай байнга холбогддог. Одоо хүүхдийн талаар өнөөдөр одоо бэлтгэлтэй байсан уу ч юм асуу шүү дээ. За бэлтгэлтэй байсан гэсэн. За тэгвэл одоо манай хүүхдэд та одоо гэртээ яадаг хоол чөлтөө хоол идэдэг өгөөч гэж таны үгэнд одоо ордог ч юм уу ингээд жишээ нь ингээд тийг хэлдэг. Тэгмүүд л би дуудаад өө чи өнөөдөр очиод ээжрээ шөлтөө хоол хэлж штэ жоохон ядарсан юм шүү гэж хэлчихвэл тэр хүүхд ч юм одоо очиод ээжигээ орой шөлтөө хоол алуу хийгээд өгөөч ч гэсэн ийм их кейсүүд бол зөндөө ба. Тэгээд одоо таны үгэнд багшийн үгэнд их ордог. Ер нь бол багш тэгж хэлсэн учраас ээж аваа хоёр юу гэжтэй гэж би өөрөө яг тэрийг өөрийнхөө хүүхдүүдээр бас мэдэрсэн. Өөрийнхөө хоёр хүүхдийг хөл бөмбөгийн сексэнд явуулчаад одоо манай хоёр хүүхд жоохон басна л хөл бөмбөгийн сексэнд явуулчаад буцаагаад би ингээд сексэнд оруулж ирээд тэг ингээд тасалжуулах гэсэн чинь би одоо энэ шидэд оруул гэх ингээд энэ эдтэйгээ нөгөө багийнхаа хүүхдүүдтэй харьцдаг ч яг харьцсан чинь нөгөө ч над руу нэг амар том ингээд хараад зогсоод яасан бэ наатаа шидэлтэйг хэлсэн чинь тэгвэл өөрөө шидэхгүй гэх нөгөө бөмбөг өшгөлөхөөр би яг тэр үед ч юм ингээд өөрийн хүүхд бол ингээд яалтчгүй ордгүй юм байна. Хэрвээ одоо би өөр хүүхдэд хэлсэн бол тэр хүүхд ингээд оруулахын тулд ингээд хичээх хэрэгтэй. Тэгээ ингээд нөгөө багшийн үг тэнд хууль гэдэг яг тэндээс амар их өөр юм мэдэрч авч ирсэн. Нөгөө багшийн 10% их нөлөөлт юм болов те ингээд анханаас нь одоо ийм байдлаар чи ингэх хэрэгтэй гэдгийг ойлгуулж байгаа учраас хүлээж авч байгаа нас өөр байна те. Тэр хүүхдүүд нааг нь хүндэлдэг болоод ч юм уу тэгж үгэнднийх ордог болов гэж би дотроос. Тэгээ яг ээж авах нь тавьсан шаардлага ч юм ингээд давхар бас шилдэг. Өнөө олдын хувьд болохоор энэ жил нөгөө багийн ахлагч гэдэг тийм энэ жилээс тийм ээ багийн ахлагч болсон байгаа. Тэгэхээр зүгээр тоглогч байх ямар байна? Ахлагч болоод ирэхээр ямар байна те? Чи өөрөө өсөж дэвжиж гин өөрчлөгдөж гин үү? Ер нь юу мэдрэгдэж байна? Одоо багийн ахлагч байна гэдэг чи одоо яг тэр багийг одоо яг багш одоо яг хинтээ харьцуу багийн ахлагчтай ч юм уу. Тэн дээр одоо яг багийнхнаа те тэгээ одоо ингэ шүү тгий шүү гэл тэг тусаж дэмжих ч юм уу эсвэл нэг унтсан байгаа хүүхэд нь очиод хэлэх ч юм уу. Нэг ийм юм дээр ч бас яан тэгэл нэг жижиг гэдэг нэг хариуцлах ч юм уу. Хариуцлагатай ажлууд ч юм уу. Тэгээ тэмцээний мэдүүлэг ингээл тэгэл одоо яг багийн ахлагч байлаа, тоглогч байлаа гэдэг энэ хоёрын оронд тэмцээндээ байж болохгүй. Бас тэгээ нэг баг юм чинь тэнд багийн ахлагч байлаа гэдэг нэг одоо дээрлэх ч юм уу тийм өстой байж болохгүй. Би багийн ахлагч би үүргээ хийх өстой. Би найзуудтайгаа яан тэрнгээрэл байна. Тэгээд тэг багийн ахлагч байлаа гэдэг яг тэг юу гэх нэг тийм нэг бусдасаа нэг тасарсан гэх тийм байгаад тэг бас байхгүй. Тэг бусдаагаа яг адилхан. Гэхдээ
багийн ахлагч нь энэ шүү гэл. Баг доторх уур амьсгал ч юм уу те тэрийг зохицуулах ч юм уу тиймэрхүү ингээд ер нь үүрэг чамд ирж байна уу? Тэгээ жишээ нэг одоо нэг тоглолтод хожигсны дараа ч юм уу. Тэгээ бүгдээрээ нэг жоох угаас хожигдсан юм чинь нэг унтсан байдаг. Тэгэл тэнцээ чинь тэгэл нэг юм ярихгүй байхад ч юм уу тэгээд за зүгээрээ сая ингээд ийм алдаа гарлаа. Тэгээ ингээд бөөндөө нэг бичлэгээ үзчихий ч юм уу. Саяныхаа тоглолтын лайв үзчих юу нь болохгүй ч яач вэ ч алдаагаа нэг бөөндөө харчий. Тэгээ нэг ярилцах ч юм уу. Тийм юм бас айгүй хэрэгтэй. Багийн уур амьсгал тэгвэл хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Нэний ойлгох хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Тэгээ баг дотор тэгжиж яг тэг би гээд ахгүй. Тэг спортчтой хүндээ тийм хүндлэл, тийм юу бас яаж гэж би гээд хас л одоо яг тэний хүнтэй харьцчихлаа гэж бодоход тэг нөгөө үнэ ихлэ боддог ч юм уу. Өөрийгөө яаж яагаад тийм юм бас суулгаж өгдөг. Багийн уур амьсгал юм байна. Чи ингэж шүү гэдэг үл хүлээж авахгүй хүүхд ер нь байх уу? Ер нь байхгүй бид ч нөө багасаа олон жил удаан тавьсан юм чинь. Чи тэгээд шүү одоо тэрийгээ зчаарайгууд за гэл. Тэгээ шууд яг тийм болох гэж бас жоох удсан ш бид ч яг багасаа ингээл явж байгаа юм чи. Сүүлдээ бүр одоо нэг нь тэр тийм хоол иддэг тэрийг нь хийчээрэй ч юм уу. Энэ тэгдэж штэ. Энэ одоо тийм ус уудаг, ийм ундаа уудаг ч юм ингээл бүр мэддэг болцсон юм чи тэгэл. Нэгнийхээ өдөөс ерөөс тийм авирлах тийм муухай юм бол байхгүй. Тэгэрээ гингүүд цаа гэл. Нэг баг гэдэг чинь тэгэл ерөөс ингээл нэг гэр бүл гэсэн үг байнгын хамт гэдэг чинь. Спортоор хичээллээд тэ одоо ингээд зорилго тавьж явж байгаа хүүхдүүдийг багш нар нь эцэг эхчүүд тэ одоо жишээ нь одоо тэр чиглэлийн ажилтдаг дарга нар ч юм уу тэ магадгүй ер нь яаж дэмжих хэрэгтэй байдаг юм бэ? Одоо спортын заал талбай юм уу тэ эцэг зүү ч юм уу одоо эсвэл гадагшаа явах зардал юм уу тэ ер нь ямар дэмжлэг хүүхдүүдэд хэрэгтэй байдаг юм? Номер 1 асуудалт бол одоо яг зардал байдаг. Дараа нь тэр бэлтгэлийнх одоо яг болцсон хангамж заал байдаг. Тэгээд хүүхдийг ч юм уу одоо ингээд эцэг эхчүүд нь одоо нэг зардал мөнгөн дээр нь ч юм уу нэг туслахгүй хүүхэд бас байдаг. Яасан үтнээр ээж авч зөвшөөрдөө гэдэг ингээд оруулахгүй хүүхдүүд байдаг. Тэгээд тийм хүүхдүүд ч нөгөө нэг багасаа ингээд нэг жоохон гараал те хөндөрөөл ирдэг. Одоо нэг ээж авийнхын шийдвэрээс хамаарат ч юм уу. Тэгэхээр нэг жоохон бас ятаа байдаг. Тэгээд нэг зардал мөнгө ч юм одоо ингээл нэг тэмцээнд явхад одоо тэр юунаас нэг спонсорлоод ч юм уу. Тийм юм бас нэг аюу дэмжлэх ч юм уу. Тийм юм аюу хэрэгтэй байдаг. За багшийн маань хувьд эцэг эхчүүдтэй хүүхдээ спортоор хичээллүүлэхдээ ер нь юун дээр анхаарасаа гэж хүсдэг вэ те хүүхдийнхаа хүсэл сонирхлыг дагах хэрэгтэй юу эсвэл ингээд юу ч гэсэн оруулаад ингээд янз бүрийн дугууланд эцэг эхчүүд ингээд хайлгаж ийн гэж явуулдаг штэ тэгэх хэрэгтэй юу ер нь яах хэрэгтэй гэдэг бол хамгийн түрүүнд л сонирхол штэ тэгээд хүүхдээ өөрийнх нь сонирхлын амар нэгт тавьж үзэх хэрэгтэй тэгээ ер нь эцэгчүүд ингэж холбогдчихсан тохиол байгаа л да хүүхдээ тураах гэсэн намын сексэнд явуулах гэсэн юм уу тэгээ би яг тэр үед нь ч би тураадаг сексний багш биш уучлаарай. Хүүхдээ өнөхөр хүсээд хөгжиж гэж аваад хэрэгтэй. Тэгээ яг эцэгчүүд хүүхдийг одоо энэ 1000 одоо авьяастай хүүхд байгаа. За одоо энд авьяастай өнөхөр авьяастай хүүхд байгаа гэсэн эцэг нь дэмждэг хүмүүс бас байгаа. Тэр хүүхдийн авьяасыг үнэлэхгүй тэр амар үнд эрдэнэ тэнд байхад чинь тэрийг ингээд дэмжиж хөгжүүлээд чааш нь жоохон дэмжиж тэр хүүхд ингээд зүгээр л үеийнхнээс тасаа явчихаар тийм авьяастай хүүхд байхад эцэгчүүд маань ингээд дэмждэг оруулдаг ч юм. Яг өмнөөс нь одоо жишээ нь жижиг асуудал энэ чинь тэр хүүхдийг бэлдэж байгаа багшийн хувьд бол цаг хугацаанаас зарцуулж байгаа. Тэр чинь өөрийнхөө эрүүл мэндээ те бүх артлынхаа амьдралыг зохицуулаад тэр хүүхдийг бэлдэж байхад жижиг юм дээр эцэгчүүд ингээд болчдөг. Яагаад гэвэл тэр хүүхдийн өмсгөлийн мөнгө ч юм ингээд нэг юм жижиг юм тэр чинь амар жижигхэн зүйл байхгүй. Тэгэхээр тэр хүүхдийн тиймэрхүү боломжгүй бас байдаг л та. Яг тийм зарим нэг хүүхдүүдийг ч юм яг тиймэрхүү боломжийг өөрөөсөө би гаргаж өгч юм хүүхд ингэ тэнцэнд аваад орчдөг. Тэгээд хамгийн номер 1 хэлэхээр дэмжлэггүй хүүхд эзэж эцэг нь дэмждэг хүүхд эзэж нэг амжилтанд хүрдэг байхгүй. Тэгэхээр эцэг номер 1 дэмжиж хүүхдүүд амжилтанд хүрдэг гэдэг амар сайхан онцлог. Тэгээд хүүхдээ ер нь аль болох бага наснаас нь яг нэг спортоор дагнуулад явуулах хэрэгтэй. Ямар нэг тэр хүүхд ингээд мэржлийн лигэнд амирчин болохгүй ч гэсэндээ тэр хүүхд амьдралын зөв дадлаг хвшилттэй болох хэрэгтэй байхгүй. Амьдралын зөв дадлаг хвшилттэй болчиход ирээдүйд нь тэр хүүхд дахиад өөрийнхөө хүүхдэд цааш нь ойрхоо хүмүүсийг бүгдийн амьдралын зөв хвшилтэд болгох шин. Оройн цагаар одоо тэр хүүхд заал руу явдаг байх уу эсвэл баар руу явдаг байх уу гэдэг хоёр сонголт л болдог гэсэн үг юм.
Тэгээ өөрсдөө мэдээж эрүүл бие хаатай болж байгаа хүмүүс яах вэ тэгэл спортоор хичээсэн хүмүүс эзэн штрийг мартдаггүй тэгээ байнга л одоо төгссөн зөндөө л хүмүүс шүү дээ. Бүгдээ л сагсаа тоглол явж л. Нэг байгууллагын сагсчин ч юм уу, нэг албан байгууллагын сагсчин, нэг газрын сагсчин ч юм ингээл цац. Ингийн тийм нэг дэмжлүүд хэрэгтэй гэдэг гэж хэлж шүү дээ. Жишээ нь одоо тэмцээнд ороход өмсгөл за хэрэг болдог юм тий. Өөр жишээ нь ямархуу тийм төрлийн ер нь дэмжлүүд хэрэг болдог юм бэ? Тий, эхлээд одоо юу л да тэмцээн чинь одоо нэг 9 сараас эхэлдэг. Энэ одоо эх жилийн хичээлийн чинь тэмцээн болохоор тэгээд тэндээс ингээд жилийн турш тасралтгүй. Одоо чи энэ хүүхдүүд номер 1-т бол одоо хувц хэрэгтэй болдог. Хамгийн түрүүнд одоо өмсгөл 2 ээлжийн өмсгөл халаалтын одоо гадуур өмсдөг цамцтай ч юм ингээд. Тэгээд одоо жишээ нь тоглолтын нэг уснаас ахуулаад энэс ч одоо маш олон тэмцээнд орж байгаа. Жишээ нэг тэмцээнд ороход нэг пакет ус хэрэгтэй болдог ч юм уу тий. Тэр төсвүүд бүгд энэ хүүхдүүдийн өөрсдийнх нь ингээд нэг карманаас гардаг байхгүй. Тэгээ хаяа одоо ингээд би очиод усыг авч өгдөг ч юм уу ингээд ийм жижигхэн энэ асуудал чинь урт хугацаанд нэг амар том асуудал байхгүй энэ юм. Тэр өдрөө болгоод байгаа ч гэсэн нэг нэгээр ээлжл одоо жишээ багийн ахлагч тэр өдөр тэр усаа аваарай гэж хэлдэг. Тэр хүүхд одоо ээж авсал аав шүү дээ. Ээж аав нь аваад тэр усыг авч өгдөг юм. Тэгээд номер 1-т одоо заалыг бол спорт заал гэдэг асуудал байна шүү дээ. Энийг манай сургуулийн хувьд бол одоо надад бүрэн ийм их мэдлэлтэйгээр ингээд бэлтгэл хийх боломжийг олгож өгдөг. Тэр бол бүр хамгийн том дэмжлэг болдог. Одоо бусад сургуулиуд байна л да олуулаа нэг заалтай тэгээд нэг зааланда 3 ангиараа хичээл ордог ч юм. Тэгээд өдөөс хойш цаг байхгүй болчихдог ч юм. Яг тиймэрхүү асуудлууд нь одоо манай сургуулийн хувьд бол одоо надад хувьд бол харьцангуй маш бага. Сургууль дэмждэг учраас тэр бол одоо хамгийн том асуудал. Тэр нь бол нэг одоо нэг юу 10 юу 11 юу 12 ч юм ингээд насны англи байгаа учраас ингээд жишээ надад ч юм ингээд бол 7 8 баг байхгүй. Тэгэхээр ингээд зөвхөн энэ нэг багийн л асуудал байхгүй. Энэ хувцсны асуудал чинь тэгээ нэг хүүхдүүд тодорхой хэмжээний хувцсан ч юм одоо жишээ нь өдөр нутгууд руу тэмцээнлээ явахад ч юм спонсорлоод өгдөг бол бүр маш хэрэгтэй зүйл. Тэгээ олон улсын тэмцээнд дэмжиж явуул бүр их хэрэгтэй зүйлүүд гэсэн. Ер нь тэгээд тийм хүмүүсийн хувьд бидэд бас дэмжихэд бэлэн шүү дэмжүүлэхэд бас бэлэн байна л гэсэн. Тэгэхээр сургуулийн одоо баг тий эсвэл дүүргийн шигшээ баг гэдэг ингээд нэг бэлтгэхэд ер нь яг ямар ялгаатай юм процессуд байдаг юм бэ тий тэр талаар та тайлбарлаж өгөөч. Сургууль одоо жишээ нь би одоо 7 хоногт ч юм уу ингээд 26 цагийн хичээл орж байгаа мөртлөө тэрнээс гадна дахиад 20 хэдэн цагийн бэлтгэлийн төлөвлөгөөтэй байдаг байхгүй. Тэгэхээр одоо өглөөний одоо 10-аас одоо 12-ийн хооронд ч багнасаа бэлдэнэ. Одоо хичээлийнх нь одоо нэг орж байгаа юуг ингээд зөрүүлээд бэлдэнэ. Тэнгүүд нэг календарьсан төлөвлөгөө гарчаас гэсэн бүх албаны одоо нэг тоглолтын тэмцээний тэрэндээ тааруулаад одоо жишээ нь 17 насны тэмцээн болох ч бол нэг сар гарангийн өмнөөс 17 насаа бэлдээд дараа нь 16 болох ч бол тэрнийхээ дараа 16 авч бэлдээд ч юм ингээд зөрүүлээд ерөнхийдөө өөрөө бэлдэн. Тэгээд сургуулийн хүүхдүүд бол одоо яг цэвэр 93 дуус сургуулийн хүүхдүүд тэмцээнд орно. Тэр нь болохоор дүүргийн аврагт одоо Улаанбаатар кап гэдэг энэ жилийн өмнө шинжилсэн нэг формоор болж байгаа тэмцээнд тэр зөвхөн сургуулиар ордог тэмцээн байна. Бусд нь болохоор ер нь бол клубүүдийн тэмцээн байна. Тэгээд одоо яг шигшээ орнуудын тэмцээн ингээд хамаагүй нээлттэй. Ялгаа нь ерөөсөө тэр дүүргийн аврагт орохдоо л сургуулиар орно. Тэр одоо ер нь алстаа та хоёр маань тусдаа тий юуг зорж байна вэ? Тэр талаар нь гурлаа бас ярилцъя тий. Манай багшийн хувьд жишээ нь хүүхдүүдээ яг ямар амжилт руу хаашаа хөтлөе гэж ер нь зорж байна вэ? За манай өмнө бол жишээ нь хувь тоглогчийнхаа хувьд бас тусдаа бэлтгэл хийдэг гэсэн шүү дээ. Тэр талаараа бас дараа нь яриад бодож байгаарай за. Мэдээж одоо багш хүний одоо мөрөөдөл чинь бол энэ хүүхдүүдийг одоо Монголынхаа одоо бэдийг рүү оруулах. Одоо хамгийн эхлээд тэгээд дараа нь олон улсын тавцанд гаргах. Одоо энэ хүүхдүүдээс ямар ч зах цухам одоо ингээд олон жил хөдөлмөрсний үр дүнд ч хүүхдүүд одоо ямарсан хөгжлийн лиг дээдлэг ч юм ингээд тоглоод явж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бүгдийг л одоо ингээд мэргэжлийн өндөр түвшинд тоглоосоо гэж хүсдэг. Тэгээ аль болох одоо зүгээр энгийн бэлтгэл биш нэг систем суулгах гэж одоо хичээдэг. Тэгээд их сургуульд орохдоо ч юм тэр их сургуулийн багшд очихдоо энэ бэлэн бүтээгдэхүүн болцоо гэдэг ингээд мэргэжлийн тамирчин болоод ингээд гараагаа эхэлсэн бэлэн 18 настай хүүхдүүд бэлдэж оруулахыг хичээдэг те. Дасгалжуулагч хүний хувьд таны зүгээс ингээд харахад ер нь зөв монгол хүн өнтер гэж бид нар аягүй ярьдаг штеп. Ер нь ямар хүнийг тэгж хэлэх юм болоо тий. Эрүүл бие хаатай за тэгээ яадаг гэдэг ингэж явах юм бол багш хүний зүгээс юу гэж тодорхойлох юм болоо гэж бодоод. Дотор хүн нөхгүй одоо жишээ нь зөв гэдэг гаднаасаа одоо гоё биетэй байж болно. Үнэхээр ур чадвартай байж болно. Тэгээд хүнийг хайрлах, хүнийг эмрэхтэй, хүнтэй харилцах, хүнийг одоо өөрийнхөө тэр хүний оронд өөрийгөө тавьж үздэг ч юм. Одоо энэ чинь ингээд тэр нэг дотор хүн л одоо тийм зөв байх хэрэгтэй.
Ягаад гэвэл одоо талбай дээр нэг хайрлалтай байх хэрэгтэй. Нэг нь одоо жишээ нь унсан байхад дээгүүр нь даваад гардаг хүүхдүүч байна, өчглөөд гардаг хүүхдч байна тий. Тэрийг ингээд татаад босгоод зүгээр үгээд асуудаг ч юм. Одоо энэ нэг одоо багийн спортоор хичээлж байгаа юм үр дүн дээр одоо нэг хүнийг хайрлаж чаддаг тэр хүмүүсийг л тэгээд одоо нөгөө хүний оронд одоо эвгүй байдалд орсон нэг хүн байлаа гэж тэрний оронд өөрийгөө ингээд нэг тавьж үзээ тэр хүний нөгөө мэдрэмжийг ингээд мэдрэх тэр маш чухал гэж тэгээд боддог. Тэгэл тэр хүнийг л ер нь зөв Монгол одоо гэж л бодож байна. Одоо яг бид нар одоо багаараа ч юм яг бүгдээрээ яг одоо яг Монголынхаа дийдлийг тэг тоглох хүсэлтэй байдаг. Одоо яг тэр зорилгынхаа төлөө одоо яг өмнө жилээс ч юм уу яг одоо яг за гэдэг яг зорилгынхаа төлөө за тийм ээ тэг тэрнийхээ төлөө ингээл тэг өдөр болгон бэлтгэл хийж байгаа. Тэг зорилгоо тодорхойлцсон гэх юм уу. Би яг энд эхлээд энэ заавал хүрэх хэрэгтэй. Эннийхээ төлөө одоо ингээд хичээх хэрэгтэй. Тэгээ бэлтгэлээ хийж яаж байгаа. Тэгээд цаашлаад бүр Монгол улсын ашиг шавхт ч юм уу, олон улсад ч юм уу тоглох эхлээд Монгол улсаа дээдлэх тоглох хүсэлтэй. Ингээд ер нь сакс тоглоход нь штэ яг юу нь гоё гэдэг вэ юм? Тэг хөв хүмүүсийнх тэг өөр байдаг. Би ч одоо яг холбогч дээр, шидэгч дээр тоглодог болохоор тэг шидэлтэн дээр л яг бүх юма толгуурлана. Тэгэл яг шидэлтэй яг хаяа нэг жоохон шидэлт ондуу өдр гэж байна. Тэгэл одоо яг тийм шидэлт ондуу өдрийнхээ ардаас тэгэл шидэлтэй яг хийгээл яах тэр мэдрэмж л ер нь гоё идэг. Одоо алдцсан дахиад одоо нэг цэгээ шидэд артлаа юм уу тэрийгээ дахиад ингээл дараа нь бэлддэг ч юм уу. Эндээс би алдаадсан, эндээсээ нэг хэд бэлтгэл ингээл хийндээ гэл. Тэгэл яг тэр ингээл өөрийгөө өсч ингээ хөгжүүлэе гэж бодож байгаа яг тэр л ингээл бас айгу чухал. Шантрахгүй ингээд махарж байгаа тэр процесс нь чамд гоё юм дээ. Тэр ингээд өөрөөрөө төлөө хичээж байгаа ингээд. Тэр яг бэлтгэлээ өлсөө орсгаад ингээд зорилгоо тодорхойлцсон. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд хичээж байгаа. Тэр юугаа ингээд одоо гэртээ яриад ингээд орой ингээд хөл ингээд бүр 4-5 цаг ингээд гүйтсэн багч хөл ингээд бүр явахгүй байдаг үе хаяа бас. Тэгэл амраа сууж захтай ингээд зорилгынхаа төлөө гэл одоо хичээж байгаадаа ингээл одоо ингээ хичээж байгаадаа ингээл 5-6 жилийн дараа ч юм ингээл харахад энийгээ сууж ин даа гэлдэг боддог. 7 ногт хэдэн өдөр хэдэн цагаар бэлтгэлээч? Тэмцэнээс хамаарат янз янз. Гэтэ ер нь бол нэг 7 хоногтоо нэг 4-5 бэлтгэл болол тогтмол. Тэгээ бэлтгэлээс хамаарат өдөр болгон бэлтгэлтэй үе байдаг. Өдөр дотроо бас өглөө өдөр орой гэж бас байдаг. Тэмцэнээс хамаарат бэлтгэлдэг. Одоо ингээд 5 дугаар ангиасаа хичээлж хахад тэ дунд нь шантарсан тийм үе байна уу? Багш чинь чамайг босгож ирсэн ч юм уу тийм түүх вэ нүү та хоёрт? Тэг улсын аваргын нэг алтан медалийн 13 наснда тоглож байхдаа. Тэр үед яг 13 насны хүүхдүүд яг бүгдээрээ л нэг нуруу тийм нэг бүр тийм өндөр хүүхдүүд юм байдгүй. Тэгэл нуруу нэг ижлэгэн тэгэл нэг бүр тийм тасарцсан ч гэж нэг тийм үе суугаагүйсэн. Тэгээ тэнд улсын аврал дээр алтайхаа төлөө тоглоод нэг хожигдсныхаа дараа л стан болоог байгаа юм байна да. Дахиад нэг бэлтгэлээ хийх юм байна да гэл. Тэр үед л нэг жоохон тийм нэг ингээл яг тэр үед ч нөгөө нэг улсын аврал чинь жилд нэг болдог болохоор ингээл дуусч байгаа юм бахтаа л гэл. Тэр үед нэг тийм л батчихсан. Тэгэл нэг хэсэг яаж байгаа хэсэг нэг жоохон нэг хожигт тэмцээндээ очигдсан юм чинь нэг сонирн байж байгаа л. Тэгэл буцаал нэг ээж аав багш ч юм уу найзууд ч юм уу ингээл яж хэл тэгэл гайг бол. Ер нь тэгэл одоо тэгэл тамирчин гэдэг чи хожигдод сурцсан байх хэрэгтэй. Гэтэ ер нь шартай байх хэрэгтэй. Гэтэ яг хожигдлыг тийгж хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хожигдсан бол хожигдсан. Тэгэл эсвэл хожигдсан бол тэрийг ингээ зөв өөртөө тийм шартай байх хэрэгтэй. Шартай байж чинь тамирчин яг зөв тийм шартай л байх хэрэгтэй. Хүүхдүүдээ ингээл мотивац өгөх багш маань ер нь шантрах үе байдаг болоо гэж бодлоо. Байна. Тэгээд одоо асар их хугацаанд бэлтгэл хийж байгаа ч юм уу яг нэг тэмцээнд ороод хожигдох үе дээр бол нэг жоохон шантардаг л байсан. Залуудаа. Таах тийм яг нэг 5-6 жил багшилж чад ч юм уу. Гутраад ч юм уу. За виштэй багшлах тасалж болох болоо ч юм уу яг тэгж бодож исэн үед байгаа. Гэтэ одоо ч сүүлийн үед тэгээд дасан зөгсөж байгаа шүү дээ. Хожигдод сурна гэдэг нь одоо тэр л болж хорн гарна гэдэг ч юм уу одоо тэр за болоогүй л гэж боддог дотор. Шууд энэ тийг шууд аваад маргааш нь дахиад бэлтгэлээ зарлаа шууд бэлтгэлээ шууд маргааш нь дахиад эхэлдэг.
юун дээр алдлаа хэдүүлээ. За тэгсэн энэ одоо энэ шийдэлтийн нэлийн эднээс пас нь болохгүйс учраас пасаа хийж юм ингээл яг тийм тохиолдлууд л гардаг. Тэгээ яг шантрах үе дээр бас зарим нэг эцэгчүүдийн үг ингээд шантруулдаг бас ингээд тийм үгнүүд бас зөндөө байдаг л та. Одоо ингээд хүүхдээ одоо надад өгөөд ингээд амар олон жил хичээлүүлээ тэр үе амжилттай байх үед нь ч юм ингээд амар магтаж загтаж явж яснаа нэг удаа онж болно шүү дээ тэр чинь нэг удаа хожигдох үед нь ч юм ингээд яг баг буруу шийдвэр хийсэн ч юм уу юм тохиолдлоо зөндөө үг хэлдэг эцэгчүүд. Тэн дээр ингээд нэг хэсэг унаад байгаас одоо тэгээд сүулдэж за тэгээд оосоо ярил ярина гэжтэй тэгээд цагаан хэлэм хар хэлэмэн дарж байгаа л үгж дотроо бодоод тэгэл өнгөрдөг тохиол. Ер нь ингээд тухайн хүүхдийн амьдралд багш хүн яг ямар орон зайг эзэлдэг юм бэ? Тэгээ жишээ нь хүүхдийг сонсдог багш хүүхдэд яаж өмнө эргээр нөлөөлдөг юм бэ? Хүүхдийг анзаардаг, тэгээ болохгүй байгааг нь мэдэрдэг одоо нэг торгон мэдрэмж энэ төр шаардлагатай байдаг тийм. Одоо ингээд бэлтгэлээ орохгүй зааланд ороод зогсохтол хүүхдийн царай ер нь ондчихгүй шүү дээ. Тэр өдөр одоо тэнд байгаа 10 хүүхдийн хин ямар зан гарч та одоо яг юу тохиолдсон бэ гэдэг нүүрнийх нь хувирлт гэр чим ингээд бэлэн байж идэг л та. Одоо жоохон сэтгэл санаа готруу ч юм уу хүүхдүүд ингээд үн ашиг өдөр за яасан өндрий болсон чамд гэлт юм чи одоо ямар нэг асуудалтай ч юм. Яасан тэгээ наадах чи ингэчүүлээсэ тэгчүүлээд ч юм ингээд эднээс чи манай эд чинь болохоор жоохондоо наадтай их ярилцлуулсан л та нэг аль болох надаас зүхтаад явчих тийм ч. Тэгээ одоо ер нь бол сүүлийн үед бол надаас их ер нь асууд. Багшаа ингэсэн юм аа одоо жишээ найз өхнөөсөө сааснаа ирээд асуудаг ч юм одоо ингээд би багшаа уулзсан ч уулзахгүй байна ч юм нааг болоог болчиход надаа би яах ёстой вэ ч юм ингээд тиймэрхүү асуудал дээр хүртэл яг ингээд даавынх нь хөвч юм баг ахих нь хөвч ингээд зөвлөө за ингэдэж шүү тэгдэж шүү одоо наа чин тэгээ шүү тэгэхээр чи тэгээрээ ч юм уу ингээд нэг ер нь бол тэгээд багш гэдэг юу бол статус бол ер нь бол энэ хүүхдийн хувьд ч юм уу хүүхдүүдийн хувьд насан туршид нь яг хажуу талд нь багш иврэл тэр адилхан одоо эдгээр насны зүрхтэй байсан ч хамаагүй одоо энэ өнөө бол 50-тай бол би 70-тай болсон ч гэсэн төвтөр багшаа иврэлээ гэсэн хөө тэр үед адилхан л хоёулаа нас үеийн төрсөн өвөө эмээ болцсон ч өвөө болцгоцсон ингээд байж хат. Тэгж л авдаг та. За ингээ гурван ерөөдөө ярилцлага өндөрлөе. Тэгээд манай подкаст чинь болохоор teen code буюу хүүхдийнхээ кодыг тайлъя гэдэг тийм үндсэн ураатай. Тэр нь болохоор та хоёр маань сая яриандаа хэлж штэ эцэгчүүдийн дэмжлэг хүүхдэд асар чухал байдгаа гэд. Тэр дэмжлэгийг үзүүлэхийн тулд хооронд нь ойлголцуулах, тэгээ хүүхдэд ойлгох арга зүй сургах ч юм уу. Тэр санааг өгөх нь манай ярилцлагын ер нь бол гол зорилго байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярьсан сэдвтэй холбоотойгоор тэгээ ер нь эцэгчүүд рүү нэг та бүхэн маань ийм зүйлийг ойлгооч, ийм зүйлийг битгий мартаач гэсэн санаа байгаа бол хоёр манаас хэлээд тэр гурлаа ярилцлага дууссан. Ер нь эцэгчүүд бол хүүхдүүдэд айлуулах одоо энэ яг орчин цагийн үед зэхэм хэрэглээ ихсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор хүүхдүүдийг хөдөлгөөн хийх нь маш чухал гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд хүүхдээ аль болох одоо утасны хэрэглээг нь багасгахын тулд юу хийхийг бол хөдөлгөөнд хийх хэрэгтэй. Тэр хүүхдийг ямар нэгэн спортоор хичээлүүлэх хэрэгтэй. Тэгээ хичээлүүлснээр тэр хүүхд чинь өнөөдөр тэр хүүхдийн чинь одоо нэг амжилт нь гарахгүй ч гэсэндээ ирээдүйд ингээд тэр хүүхд чинь таны энэ явуулжсэн, бие альдыг хөгжүүлжсэн, асуудал хөдөлгөөн хийлгэжсэний чинь үр дүн гарна шүү. Тэгэхээр эцэгчүүд хүүхдэд айлуулах хөдөлгөөн сайн хэлгээрээ ямар нэгэн спортын төрлөөр хичээлүүлэрэй гэж уриалж байна. Эхчүүд одоо хүүхдийг сайн сонсогч нь байх хэрэгтэй. Одоо тэр хүүхд чиг гэл сургууль дээр ингээ байж байгаа л одоо ингээ бэлтгэл одоо ингээ яаж юм хамгийн их хажууд нь ч эцэгчүүд байдаг. Тэгээд тэр үед нь яг хүүхдээ одоо нэг ганц өдөр нэг жоохон унжаагаад ирэхтэн ч юм уу яасан ч юм уу гэд тэгээд хүүхдээ яг сайн ярилцдаг хамгийн сайн сонсогч нь эцэг эхчүүд л яг байх хэрэгтэй. Тэгжиж яг хүүхдийг ойлгоно. Эсвэл одоо яг миний хүүхд ингэж байгаа. Эсвэл одоо нэг өөр хүүхдүүдтэй нэг харьцуулдаг ч юм уу нэг одоо хүүхдээ нэг чадна гэдэг ингээ хэлээл нэг одоо гарахаас өмнө за амжилт ингээ чадна ч юм уу нэг юм урмын үг бас хэрэгтэй байдаг. Тэгэл эцэгчүүд ер нь тэгээд хүүхдээ сайн сонсч ойлгодог, ярилцдаг байгаарай л гэж. За ярилцсан хоёртой маш их баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр Teen Code podcast-ийн ээлжид дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээ энэ хүртэл үзсэн, сонссон та бүхэнд баярлалаа. Бас бид гурвын ярьсан сэдвээр танд хэлэх санаа бас өөрийн бяцхан туршлага байгаа бол сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. За баярлалаа баяртай.